Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цааш. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Сайхан сэрүүхэн өглөө биднийг угтаж байна. Тэгээд энэ цагт Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Хэрвээ та гэрээсээ хараахан гарч амжаагүй бол лаахан хувцлаад гараарай гэж сануулгах байна. Тэгээд өнөөдөр бол өдөртөө 2 градусын дулаан өдөр болно. Тэгэхээр нэлийн салхитай байна. Тэгээд яг одоо бол гадаа хасах 6 эмийн хүүтэн зааж байна. Тийм нэлийн сэрүүхэн өглөө биднийг өгч байна. Тэгээд цаг агаар үнэхээр сайхан өөрчлөгдөж байна те. Гэхдээ өчигдөр нэлийн шуурч жагаад цасан гээд нөгөө нэг орсон штэ. Тэгээ газар ингээд чиглэгдээд ямар хурдан ингээд орчвоо те. Ингээд газар чиглэгдэж байгааг ингээд харахтаа бас үнэхээр баярлжээ. Тэгээд хавар орсон цас бол шарт бос юм а гэж монголчууд хэлдэг шүү дээ те. Тэгээд энэ зам бас үнэхээр сайхан зам болно хаа. За тэгээд нэг төрөний яг цасны тухай би ингээд бод. Цас ингээд хэцнээ ингээд цас дарахантай гэдэг ингээд бодлоо хальчиж байгаа байхгүй. Баггүй гэсэн тийм. Тэгэхээр бид нэг зүйлийг ойлгохгүй юм ингээд яг цагтаа л байдаг. Тэгээ бурхны цаг бидний цаг. Тэгээд бид л бол бидний өдөр номдогчийн үгсийн нэг тийм цагны талаар битэн гайхалтай эслэг нэг өдөр ойлгохыгээ дуулах цаг гэдгийг өдөр үзэж байгаа л та тийм. Өнөөдрийн хувьд бол яг өнөөдөр ямар өдөр байх вэ? Ямар өдөр байхаар тогтоогдсон бэ? Эсвэл ямар өдрийг ямар болгох вэ гэдэг нь таны итгэлийн үйлс шийдвэрээс шалтгаалх юм шүү. За тэгээд өнөөдөр бас нэгэн гайхалтай бас нөгөө нэг юм арга хэмжээ зохиогдож байгаа. За. Өнөөдөр юм байна шүү. Ер нь бол нөгөө нэг 6 сард болох арга хэмжээний өмнөх нөгөө чаленжүүд явагдсан. Энэ бол нөгөө Тэсийн гол гэдэг. Тэсийн хүрээнд Магдалины дуунууд зохиогдож байгаа. Монгол Магдалины дуунууд гарч байгаа. Тэгээд манлаа ахтай уулзаад энэ нөгөө нэг Тэсийн голын талаар яагаад ингэж нэрсэн талаар нь асууж ирсэн. Тэгэхэд нөгөө Тэсийн гол нь ганц эх оронч гол гинэ. Монголын ганц эх оронч гол гэж нэрлэдэг юм байна. Тэгээд яагаад вэ гэхээр Хөвсгөл аймгийн нутаг Булнаан нуурнаас их аван 550 км урсаар улс нурт цутгадаг голуудын нэг. Тэгэхдээ Оросын холбооны улсын нутаг руу урсж гараад тэгээ буцаад Монгол нутаг руу орж ирээ увс руу цутгадаг юм байна. Тэгээд гарчаад буцаж орж ирдэг ганц тэгээ урсан орж ирдэг гол юм байна л да. Тэгэхээр гадагшаага гарсан энэ урсгал чиглэл буцаад Монгол руугаа ингээд орж ирэх нь маш чухлаа гэдэг үүднээс Тэсийн гол гэж энэхүү төслөө бид нэрлэжсэн ингээд манлаа хуваалцаж байсан. Тэгээд энэ төслийн хүрээнд болохоор Praise гэдэг Уухаан дуу кемпийн талбай дээр Чингис хааны морд хөшөөд зохицолбор дээр 2025 оны 6 сарын 26-наас 28-ны өдрүүдэд Praise гэдэг магтан дууны ийм конференц болох гэж байгаа тийм үнэхээр гайхалтай. Тэгээд энд Монгол магтаалууд олноор шинээр төрж хүмүүстэй эзнийг монгол хэл дээрээ төрлөх хэл дээрээ өөрсдийнхөө зохиосон дуунуудаар эзнийг магтах ийм гайхамшигтай фестивал болох гэж байгаа. Тэгээд үүний хүрээнд Тэсийн гол Монгол шинэ магтаалын дуу бүтээх челленжүүд ингээд эхэлсэн явагдаж байгаа. Тэгээд цуглаан болгон өөрсдөө тийм магтаалын багууд нь өөрсдийн зохиосон Монгол магтаалын дуунуудыг гаргаж ирж байгаа. Хамгийн ихнийхийг нь Христийн нөхөрлөл чуулган бүхний дээр гэдэг магтаалын дуг зохиосон байсан. Тэгээд магадгүй сонсогч та энэ дуг аль хэдийн сонссон байх. Тэгээ мөн ань дуг чуулган гаргасан байсан. Тэгээд Давидын дуулалаас Давидын дуу гэдэг магтаалын дуунуудыг ингээм маш олон ийм гоё Монгол магтаалын дуунууд төрж байгаа тэгэхээр их талархаж байна. Тэгээд сонсогч та ч мөн дуу зохиогоорой.
эзнийг магтаа тэр магтаалын үгс байгаа бол тэрийг дуу болгон та гаргаарай шүлгээ та бичээд бадгүй хин нэгэнд нь ай явж иж болно шүү дээ. Дотор нь ингээд ай их шихэлдэг байж болно. Хин нэгний дотор тэр эзнийг магтах гайхалтай уран эзэн үгс байдаг байж болно тий. Тэгээ нийлүүлээд эзнийг магтах шинэ магтаалын дуу эзэн дөргөөрэй гэж таныг ятгах байна. Тэгээд энэ магтаалын конференцэд та заавал одоо оролцоорой 6 сард болно. Тэгээд эртнээс нөгөө ажиллаа төлөвлөө тий амралтай ажиллаа төлөвлөөд энд очиод оролцвол үнэхээр гайхалтай шүү тий. За тэгээд түрүүний хэлжсэн бүхний дээр гээд магтаалын дууг энэ цагт хүлээн авч сонсоод эзнийг магтцгаая.
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсоож танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид өнөөдөр Хабакук номын 2-ын 3-ыг үзнэ. Үзэгдэл нь тогтоосон цагийн төлөө юм. Төгсгөл руугаа энэ нь яархаагаад эс хөсөрдөн. Хоторч байгаа бодорч түүнийг хүлээгтэн хойшлуулгүй заавал биелэх болно гэж хэлсэн. Энэ ишлэгийг нөгөө уншиж явах үед нөгөө нэг тэр сүүлийн үед нэг хэд хэдэн нэвтрүүлэг дээр хэлэгдсэн те эзэн хизээч одоо хоцордгоо эртдэггүй. Тэгэхээр бид Есүс Христийн хоёр дахь ирэлтийн талаар маш их сайн ойлголттой байх хэрэгтэй. Яг энэ ойлголтын дээр л одоо гаж буруусгал муу сүмүүд те муу хүмүүс одоо ажиллаж байгаа гэж. Бидний эзэн өөрийнхөө ирэлтийн талаар юу хэлсэн гэхээр би яг хулгайчийг ирнэ гэж хэлсэн. Одоо хулгай хийх гэж ирнэ гэсэн утгатай биш. Та нар хулгайчийг мэддэг, хулгайд ийм юм алдчих магадгүй гэж мэддэг. Хулгайч нар ийм байдаг гэж хулгайчийн надаар мэдлэг их байдаг гэсэн яг хулгайд юм алдах үедээ яагаад ингэж вэ? Яагаад алдчихваа те? Гэт яг энэ мэдрэмж бол айгүй юм хоцойд. Тэгвэл өнөөдөр Есүс Христийн ирэлтийн талаар эзэн яагаад тэгж хэлж юм болоо? Яагаад гэвэл эзэн биднийг өөрийнх нь ирэх талаар мэддэгтэй гэдгийг мэддэг. Өөрийг нь яг ирэх үед юу болох вэ гэдгийг бас эзэн мэддэг. Бас хамгийн гол зүйл нь юу гэхээр өөрийг нь ирэхгүй гэж боддгоо ирэхгүй байлгүй дээ гэж боддог хүмүүс юу тохиолдох вэ гэдгийг бид мэдчихэдэг гэж. Тэгэхээр нэгдүгээр тал эзэн бол өөрийнхөө хүмүүсийг авахар ирнэ. Харин хоёрдугаар тал шүүхээр ирнэ гэж. Тэгэхээр Матай номон дээр Есүс нэг хүнжилт байгаа оронд байгаа хоёр хүний нэгийг нь авна. Дээвэр дээр зогсож байгаа хоёр хүний нэгийг нь авна. Талбай дээр ажиллаж байгаа хоёр хүний нэгийг нь авна гэж хэлсэн байдаг өөрийнхөө ирэлтийн талаар. Тэнгууд хүмүүс юу гэж боддог гэхээр өөрийгөө аврагдана гэж боддог. Тэрээс шууд би аврагдана л гэж боддог. Агтаа та би аврагдана гэж бодож байгаа юм бол нөгөө хүний үлдэж яагаад тэгтлээ санаа зовхгүй юм бэ? Нөгөө хүн чинь үлдэх гээд байгаа юм уу? Нэг оронд байгаа хоёр хүн гэдэг чинь ихний нөхөр биш юм уу? Нэг дээвэр дээр байгаа гэдэг чинь хин нэгнийхээ гэр дээр гарах хэрэгтэй ойр дотны хүмүүс биш гэж юу? Нэг талбай дээр ажиллаж байгаа гэдэг чинь ажил амьдрал болон нэгэн зорилгын төлөө хамтдаа нэг талбай дээр нэг ажлын байран дээр одоо нэг эцэст нь урагцаа ураагаад хамтдаа хүртэх нэг ажлыг хамт хийгээ явж байгаа хүмүүс биш гэж юу? Тэгвэл тэр хүнээ үлдэн гэдэгт та яагаад санаа зовхгүй байгаа юм бэ гэдэг асуулт яалтчгүй уран гарч ирнэ гэж. Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм аа гэж. Тэгэхээр тогтоогдсон цаг гэж юу юм бэ? Хэдийн нэгэн цагт эзний тогтоосон цаг ирнэ. Төгсгөл рүүгээ энэ нь яархаагаад эс хөсөрдөн. За эс хөсөрдөн гэдэг. Энд тогтоосон цаг болно гэснээрээ л болно гэсэн утгатай. Ерөөсөө хөсөрдөхгүй гэсэн. Бурхан ирэхэ болцсон гинэ. Төлөвлөгөөнд бүтлгүүцсэн гэж байна. Хойшлцсон гэж байна. Тэгээд бурхан дахиад Есүс Христэд өстөө тийм авралын төлөвлөгөө боловсруулсан дээр гэж бодсон гэж юм гэж тийм юм байхгүй гэж. Бид нар тэгж бүтлгүүддэг. Гэхдээ бурхан тэхгүй. Хэдийн нэгэн цаг яг л түүний тогтоосон цагийн төлөө төгсгөл рүүгээ энэ
биелэх болно гэж. Хоторч байгаа боловч түүний хүлээгтэн гэдэг нэг үг байдаг. Тиймээс бидний үед эцсийн үеийн шинжүүд бол хальваа муухай зүйлийн дэлгэрэлттэй хүмүүсийн гажуудал, завхрал, хуурамч хэрэгслүүд гарч ирэх гэх мэт Бурхан өөрөө бидэнд сануулган хэлсэн зүйлүүдийг биелээд эхлэхээр бид нар зочирдох хэрэггүй гэж. Бид нар зочирдохын оронд харин Бурханыхаа байгаа гэдгийг түүний хэлсний дагуу бүх зүйл болж байгааг анзаарч харин одоо бид санаж сэрэмжтэй, итгэмжтэй хайраар дүүрэн эргэн тойрныхоо хүмүүст ятгаж түүний хайр дотор, түүний нэгүсэл дотор, түүний хүүгийн нэр доор аврагдах сайн мэдээг, авралын сайн мэдээг хуваалцдаг байх ёстой. Нэг оронд байгаа хүндээ Христийн талаар уулзаарай. Нэг дээвэр дээр зогсож байгаа хүндээ уулзаарай. Нэг талбай дээр ажиллаж байгаа хүндээ уулзаарай. Тэгэхээр сүүлийн үед одоо гэдгийг өөрөө олж мэдэх байлгүй дээ гэсэн юм үзэл бодол жоохон газар авч ийн гинэ. Хаасаагүй мэдээлэл байж тээ. Хаасаагүй л ёстой. Бид 30 жил Христийн талаараас одоо сонссон хүн байхгүй штэ гэж тээ. Гэтэл мэдлэг болгоныг хүн сонссон гэж боддоггүй штэ. Одоо шинэ 10 жилд бид нар бүгдөө л нэг багшаар нэг танхим дотор бүр ингээд тэр багшид загнуулан барин тэр багш руу хард сууж агаад мэдээлэл сонссон боловч бидний дотроос 2-3 хүн тэр багшийн мэргэжлийг эзэмшиж тэр мэргэжлийн дагуу амьдарч байгаа гэж. Бусад хүмүүс нь одоо яг юу гэж олжсныг бар мартсан. Тэгэхээр бид нэр Христийн талаар сайн мэддэг гэсэн хүмүүс бас яг тэгж хандж байгаа гэдгийг бүтээрээс мартаж болохгүй байна. За тэгээд Христийг дахин ирэх үед хизээч Христийн дахин ирэлтэнд хинч хизээч саад болж чадахгүй. Гэхдээ муу сүнс түүний ирээд авах хүмүүсийг цөөдөхийн төлөө энэ дэлхий дээр байгаа хүмүүсийг нь одоо төөрөлдүүлж эсвэл одоо өөрийг нь буруу ойлгуулж ингэж явж байгаа. Хабакугийн хувьд бол асуудлыг бүрэн шийдэх одоо тухай ерөөсөө яриагүй. Одоо шинэ Jesus гэдэг юм гэж яагаад ингэж амьдртыг гэж нэг үгийг маанаа сонсон байна л та. Манайд бол яадаг гэхээр нөгөө нүүрс зардаг. Тэгээд бид гэсэн. Тэгтэл би амьдарч байгаа. Тэ? Энэ юу яагаад юу гэж хэлэх вэ? Бурхан надад нүүрс зарах боломжийг өгөөд тэр нүүрсийг чинь би зараад тэгээд өөрөө мөнгө олоод гэр бүлээ хийжээгээд өөр хүүхдүүд маань сураад боловсроод өвөлдөө арахгүй 100 халууцахгүй явж байгаа шүү. Бас өөрийнхөө гэртээ хараад амрах гэртээ байж байгаа өөрийн гэсэн гадартай байж байгаа. Тэгээд энэ амьдрал яг юу нь болохгүй байгаа юм гэж. Тэгэхээр эзэн биднийг бэлгсэн амьтаа болгоно гэсэн бэлгсэн амьдралтаа болгоно гэсэн боловч бид нэр баян тансаг ингээд баян тансгийн туйлд өгрөж амьдруулна гэж бол хэлээгүй. Харин бидэнд одоо хөдөлмөрийнхөө үр шимийг хэрхэн хүртэх тухай хураах тухай олон зүйлийг бол хэлсэн байна. Царайгүй зүйл урахгүй тухай. За ингээд өнөөдөр Хабакукийн бүрэн асуудлыг шийдэх гэж яриагүй гэдгийг та бүхэн хэлсний дараа хоёр зүйлийг яриад өнөөдрийн үгийг өндөрлж байна. Дэлхийн бүх хорон зүйлс эцэстээ төгсгөл болно. Хэдийгээр маш газар аваад ялан дийлж байгаа юм шиг тэд нар дийлдэхгүй болж байгаа юм шиг бүх зүйлийн хяналт тэдний гарт орж байгаа юм шиг харагдж байгаа гэсэн өнгөрчихгүй одож өгөхгүй цаг хугацааг маш их доктортой барьж бидний амьдралын бүр хамгийн гүн гүнзгий эсгүүдэд тэд нар нэвтэрч байж болох боловч хэзээ нэгэн цагт мөх болно гэж. Энэ тохиолдолд итгэгчид бид нар илчлэлт намын эцсийн хүртэл итгэлээ загсан аврагдана гэдэг үгийг сандаг байх хэрэгтэй. Хоёрдугаар Бурхан биднийг энэ дэлхий дээр гэрэл давс болгон үлдээсэн. Өнөөдөр хүртэл Бурханы олон хүн Бурханы тогтоосон өдрийг ирэх хүртэл, өхөл хүртэл хүнд хэцүү олон зүйлүүдийг амссан боловч эцэстээ тэдний итгэсэн бүхэн үнэн гэдгийг, тэдний зөв байсан гэдгийг хойч үн бүгдээрээ мэдсэн, түүх мэдсэн гэж. Бурхан гэсэн өөрийн амлалтын дагуу хүн болгоныг, өөрийн хүүхэд болгоныг өөхөх өдрийг нь хүртэл олон хүнд хэцүү зүйлүүдийг амссан боловч өөрт нь итгэсээр өөрөөс нь дуусаар байхад нь орхиогүй гэдгийг итгэгчид бүгд мэдсэн, итгэдэггүй хүмүүс ч мэдсэн, дэлхийн түүх мэддэг болсон. Бурхан өөрийн амлалтын дагуу сахилгажуулалт болон авралын ажлаа үргэлж хийж ирснийг бид бас мэдж байгаа. Хамгийн гол нь Христээр нь зөв хүмүүсийг дэлхийгээс авч явна. Тэр шүүлт эхлэхэд олон хүн тэр зөв хүмүүсийг таньдаг байсан байх болно. Бид заавал хөвшин болтлоо хүлээх эсвэл завтаа болохоор Христэд итгэнэ гэж ярих хэрэгтэй гэж байна. Бас хүмүүсийг тэгж ярихт нь за тэгвэлгүй дээ гэж бодох хэрэгтэй гэж байна.
Зөв буруугийн аль алиныг нь бурхан шүүн. Учир нь бүх бүтээл, бүх үйлсэд түүний тогтоосон цаг хугацаа гэж байгаа юм а гэж номлогчийн өгс намын 3:17-д байдаг. Өнөөдрийн эзний эрэлтийн талаарх эзний үгийг та бүхэн зүрх сэтгэлдээ аваад дахин энэ талаар гүнзгийрүүлэн судлаарай гэж. Амен. Өнөөдөр бид нэр Хабакук номын 2 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлээс суралцлаа. Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл рүүгээ энэ нь яархаагаад эс хөсөрдөн. Хоцорж байгаа боловч үүнийг хүлээхтэн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно. Бид аливаа зүйл хурдан бүтээсэй, хурдан өрнөөсэй гэж яардаг бол Бурхан өөрийн төлөвлөсөн цаг хугацааны дагуу ажилдаг юм аа. Тэрээр таны яарч байгаа, магадгүй шийдвэрлэхийг хүсэж байгаа, шудрах биш мэт санагдаж байгаа асуух асуулт болгонд чинь өөрийн хариултыг өгч хийх ёстой зүйлсээ хийж өгөх болно. Тэгэд түрүүн хийсэнчлэн Бурхан эртдэхгүй. Гэхдээ хизээч оройтхгүй гэдгийг битгий мартаарай. Тэгэхээр юм нөгөө үе шаттай ингэж байдаг. Энэ нэг удаа барилга дээр ажиллаж явах үеэр сая ингэ санаж байгаа байхгүй. Дараагийн ажлыг амжилттай хийх тулд одоо хийж байгаа тэр шаврын ажлыг хаттлан хүлээх хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр та бүхний одоо эзнийг эрхийн өмнө туулж байгаа амьдралд олон хүндэтгэл зүйлүүд байж болох боловч нэг л зүйл эзний өмнө тодорхой байна. Тэр үлэхээр эзэн эрдгээрээ ирнэ. Гэхдээ эзэн эрдгээрээ ирэхээс өмнө таны амьдралд болж байгаа зүйлүүдийг бас анхааралтай авсан байгаа гэдгийг, танд дуусгах цагийг өгнө гэдгийг, таны хичээж байгаа гэдгийг харж байгаа учраас таны тэр үйлсийн дагуу таны хайртай хүмүүст боломж олгоно гэдгийг л ерөөсөө мартчихлаа. Тэгэхээр өнөөдөр ингээд өглөөний Германы шүүдэр нэвтрүүлэг ингээд болж байна те. Яг энэ өглөө болгон Германы шүүдэр хийж байгаа үед би анх цуглаанд явдаг байсан нэг үе сансан байхгүй. Тэр нөхөр өглөөний залбиралд явдаг гэсэн үе. Өглөөний залбиралд явахын тулд манай цуглааны зарим итгэгч 4:30 одоо те ханы метралаас 5 шараас гараад сансарт алхаж ирдэг гэсэн. Миний хувьд бол тээврийн давчаанаас нэг цаг гарan алхаад ирдэг байсан байхгүй. Тэгээд нэг удаа манай гэрийнхэн надад нэг сонирхолтой үг хэлсэн нөхөр. Чи нөгөө өглөө явдаг юмдаа явахгүй мó? Нэг таач чанчаагаар авчдаг амар байдаг байхгүй юу гэж. Тэ? Тэгэхээр бидний ямар нэгэн юмд ингээд үл ойлгох юмд явж байгаа биш. Харин өөрсдийнхөө төлөө залбирах гэж явж байгаа. Өөрсдөд нь хайртай, өөрсдөд нь анхаарал тавьдаг, бас өөрчлөгдөж байгаа нэгэн гэдгийг тэд бас харсан байх ёстой шүү. Тэгэхээр хамт ажиллаа л гэдэг нэг талбай дээр сайн мэдээ тараадгүй,
хамт амьдрал байдаг. Нэгэндээ сайн мэдээ тараадгүй. Нэг дээврээр хамтдаа төлөвлөөл байдаг. Нэгэндээ сайн мэдээ тараадгүй байж болохгүй шүү гэдгийг л өнөөдрийн номлол хэлж байгаа байхгүй. Тэгэд манайгаа хөтөлбөрийн хинний зар биш үү? Тэсээ голоо. Тэгэхээр тэн дээр бол манай инх манлаа бол үнэхээр эзний хөвөлөөр магтаалын тослогоотой толгоогоо тэгээ түүний олон магтаалын доо Германы шүдэр дээр явдаг шүү дээ. Тэгээд бид нар хамтдаа эзэн шин дуугаар шин сэтгэлгээгээр хамтрах нь маш чухал байгаа. Учир нь эзэн одоо ч гэсэн бидний амьдрал бидний зүрхэн шин аялал, шин хүсэл мөрөөдөл, шин бүхнийг бүтээсээр байгаа. Тиймээс бүгдээр хамтдаа эзний өмнө магтах үедээ магтаж, залбирх үедээ залбирч, тэсэх үедээ тэсэж, нэг нэгэндээ үйлчлэх, хүлээж авах үедээ хүлээж авч, эзний эрх цагийг итгэмжтэйгээр одоо эцэг хүртэл итгэлээ сахин хүлээцгээе гэж. Амен. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирх цагийг гаргацгаая. Эхэдэн таны хайрын нэрээр аваа. Эртний еврейчүүд ярьдаг. Та яарч байгаа? Та надад туслахаар яарч байгаа? Та намайг хайрлахаар яарч байгаа? Та намайг хүндэтлж гаргахаар яарч байгаа? Та надад өгөхөөр яарч байгаа гэдэг тухай ойлголт еврейчүүдэд байдаг гэсэн. Тэр бол таны ард түмэн тэр өөрсдийнхөө эзнийг мэддэг учраас энэ үгийг хоорондоо хэлж ярилцаж энэ үгэнд итгэж амьдардаг. Тэгвэл бид ч гэсэн өнөөдөр Авраамийн итгэлийг өвлөн авч таны хүү Есүс Христийн загалмайлаар бидний төлөө хийсэн зүйлд итгэж таны хүүхэд болсон хүмүүсийн хувьд яг энэ итгэлийг бас амьдралдаа байлгахыг хүсэж байна. Бурхан намайг аврахаар яарч байгаа. Бурхан надад туслахаар, над руу илгээхээр, намайг дэмжүүлэхээр, намайг хайрлахаар, миний дотор шинийг ихлүүлэхээр, намайг бэлэн болохыг хүлээж Бурхан яарч байгаа. Бурхан надад хайртай. Бурхан яг өөрийнхөө зөв цагт яг өөрийнхөө надаар хийхийг хүссэн цагтаа намайг амьдруулж, намайг бүтээсэн. Тийм учраас энэ цагт эзэн Есүсийг ирэх өдрийг хөтөл итгэлээ сайн сахахад минь тусалж өгөөч. Итгэлийн талаар эргэн тойронтойгоо хуваалцаж, тэдний зэсэн итгэлээ сайн сахахад нь халамжилж, хүч чадалтай, дэсвэр дэвчээртэй, үйлчлэлийн зүрх сэтгэлтэй байхад тань тус та туслаач хэмээн. Таны бидний төлөө одоо хийсэн бүхий зүйлд бас талархан тэр зүйлийг бас хуваалцахыг хүссэн зүрх сэтгэлээр Есүс таны нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд Германы шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Маргааш эргээд энтгэгт уулзцгаая. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Германы шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.